алтаагч бид хоёр одоо манай компанид ирсэн нэг гайхалтай шинэ бүтээгдэхүүний талаар ярина. За тэгээ би алтаагч маань болохоор та бүхэнд одоо энэ бүтээгдэхүүнийг танилцуулна тий. Яг ингээ Монголд нэг амар төдийлөн элбэг байдаггүй нэг юм гоё шинэ бүтээгдэхүүн ирсэн байна. Тэгээ та бүхэн судлаад үзээрэй. За тэгээд энэ болохоор яг хөөхөр дөрвөн төрлийн юм мөөгийн одоо мөөгийг болохоор юу гэдэг юм бэ? Модны мөөгийн иж бүрдэл гэж орчуулдаг юм байна. Тэгээ энэ мөөг нь одоо дөрвөн төрлийн мөөгнөөс бүрдсэн мөөгийн иж бүрдлээ. Энэ нэгдүгээрт нь чаг мөөг. Чаг мөөг яадаг гэхээр нөгөө хүний юуны дархлааны эсийг идэвхжүүлээд тэгээд вирусын эсрэг ням мөөгөнцрийн эсрэг маш идэвхтэй таньж дарангуйдаг гинэ. Энэ нэгдүгээр тий. Хоёрдоорт нь болохоор нөгөө одоо манайхаа ярьдаг шүү антиоксидант. Тийм учраас хүний тархи толгой санамжийг сайжруулдаг юм байна. Хоёрдоорт мөн нөгөө хотод гэдсэн үйл ажиллагааг сайжруулдаг зөвхөн хотодны шарахыг эдгэх үстэй гэж бичсэн байлээ. Тэгээ мөн тэгээд өшөө нэг юу нь болохоор нөгөө дархлаа зэрэгэдэг болохоор ер нь тэгээд аль насны хүн. Гэтэ би бодохдоо ер нь их хүүхдүүд бол хэрэглэдэггүй байх л да тий. 18-аас дээш насны хүмүүс ер нь одоо хүмүүс аюу тийм дархлааны систем нөгөө стресс янз бүрийн юмнаас болоод дархлааны систем маш их хэмжиж байгаа болохоор энийг хэрэглэх хэрэгтэй. Хоёрт мөг нь решин мөг гинэ. Решин мөг нь болохоор бүр хятад урт наслтын мөг гэдэг юм байна шүү дээ. Тэгээд решин мөгийг ер нь ялангуяа эмэгтэйчүүд бидэнд их хэрэгтэй гинэ. Яг бол өөс хумс нумдаг яадаг тий. Тэгээд энэ решин мөгийг хэрэглэснээр тэр бүх одоо юу яасан нөгөө жоохон одоо сумсаа янз бүр болсон байгаа шүү дээ. Тийм хүмүүс хэрэглэхэд үр дүн маш сайн харагддаг тийм. Дараагийн мөг нь болохоор шитаке. Шитаке мөг. Шитаке. Тэгтээ бас линтинан гэж нэрлэдэг гинэ. Тэгээ энэ болохоор нөгөө дархлааны эсийг бас л юу яаж системийг идэвхжүүлээд эсийн тав олон болгодог гинэ. Болгодог. Мөн тэгээд энэ даралт ихсэх өвчнөд хэрэгтэй. Тэгээ нян мөөгөнцрийн эсрэг маш идэвхтэй юу яадаг үйл ажиллагаа явуулдаг тийм мөг юм байна. Тэгээ мөн өрөвсөл мөөгөнцрийн тий халдвартай тэнцдэг гинэ. Халдвар одоо мөөгөнцөр ингээд орсон. Одоо энэ өвлийн үйлрэл таниадны үед хэрэглүүлмээр юм шүү надад чинь тий. Тэгээ би энэ мөгийг яагаад гэвэл энэ бүтээгдэхүүнийг яагаад бүр онцлж яасан гэхээр манайд анх орж ирсэн. Би тэгээд саяхан хэрэглээд 3 өдрөөс хэрэглээд эхэлсэн байгаа. Тэгээд бас нэг мөг нь митаке гэдэг. Энэ дөрвөн төрлийн мөг ерөнхийдөө дархлааны системийг идэвхжүүлээд явдаг тийм мөөгнүүд юм байна. Тэгээд энэ мөөг нь болохоор яаж хэрэглээ нь болохоор ерөөсөө өдөрт дөрөв хэрэглэдэг юм. Өглөө 2-ыг, орой 2-ыг. Тэгээд 15 хоногийн хэрэглээд явдаг тийм. Тийм бүтээгдэхүүн байна. Тэгээд би нөгөө нэг энэ решин мөөг болохоор манай одоо гоо сайхны бүтээгдэхүүн байдаг байхгүй юу. Тэгээд ер нь бол ингээд нөгөө эмэгтэй хүний гоо сайхан одоо дээр үеийн нөгөө эртний одоо тэг хятадын юм хаттын гоо сайхан гоё үзэсгэлэнтэй байгаагийн нууц нь бас решин мөөгтэй холбоотой байсан гэж үздэг юм билээ. Тэгээд яг ийм нөгөө мөөгний комплекс бүтээгдэхүүн гарахаар надад бол айгүй сонирхолтой санагдсан байхгүй юу. Тэгээд та нар маань аваад хэдэн манай алтаагч чинь одоо энэ бүтээгдэхүүн цоо шинээр ирсэн учраас манай сайт дээр төдийлөн их мэдээлэл нь байхгүй байгаа. За тэгээд манай алтаагч чинь бүр ингээд орс дээрээс уншиж агаад тий. Угаасаа ингээд орсод сургууль төгссөн. Тэгээд ихч маань болохоор бүр ингээд орсоос их сурвалжийг нь авж агаад судлаад тэгээд энэ мөөгний талаар одоо биднэрт ер нь бол ингээд танилцуулж өгсөн юм аа. Ер нь чаг мөөгийн өчрөө ингээд хандлаа чанаал ингээд тий чаг мөөг л гэж яриад байдаг үсэн. Тэгдэг байсан ш. Тэгэхээр чи энэ биднэрт орсон энэ манай Сибири компани болохоор бүр ингээд өдрийн доозоор нь биднэрт ингээд бэлтгэж өгсөнд нь маш их баярлж хүлээж авсан. Тэгэл бүр судлах гэж оролцсон байхгүй. Тэгээд өөрөө хэлж байгаа. Алтаач нөгөө орсод сурж байхад орсуудыг та нөгөө түрүү яриадсан ш. Орсууд нөгөө нэг аягүй орсууд ингээ оюутан байхдаа бид нар чи хаяа бас хаад ингээл найзуудаараа ингэж алхаж ирсэн. Тэгэхээр орсууд ингээл мөг түүгэл газраас ч гэсэн модноос ч гэсэн мөг түүгэл явдаг байсан байхгүй юу. Тэгээ би орсуудыг одоо л бодож яхад ажиглахад тэр үед орсууд чи бид нарт оюутан байхдаа аягүй тийм авар ихтэй юм байдаг байсан байхгүй юу. Тэгэхэд яг ингээл нас ихаад 30 гараад 40 хүрэл ирэхээр бүр гой болоо явж. Тэгээ эдний хэрэглээ шал өөр байсан даа энэ гэдэг. Дөрүүл юм байгалийн юм хэрэглээд тий. Юу бид мэлбэр ерөөс өөрчлөгдөхгүй тийм гоё болт юм билээ. Тэг би харсан шүү. Тэгэхээр та нар үнийг мөгийг сайн хэрэглээд өөртөө дархлаа дэмжээд өөр ам гоо сайхан өс сумсантай бүгдээр анхаараарай гэж үсгэе. За баярлалаа. За тэгээ өнөөдөр энэ мөөгний бүтээгдэхүүнийг танилцуулж өгсөн алтаагчтай баярлалаа.